Улсын хурлын нэгдсэн чуулган үндсэн хуулийн цэцэн шийдвэртэй холбоотойгоор 2026 оны төсвийн тухай хуулийн 17-ны өдрийн хэлэлцүүлгийг хүчинтэд тооцох хэсэг маргаан өргөнлөө. Гэхдээ үндсэн хуулийн цэцэн зөвхөн улсын хурлын 95 дугаар тогтоолтой холбогдуулан шийдвэр гаргасан учраас төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон юм. Гэхдээ эмч багш ахмадуудын цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагууд шийдлээ олж чадаагүйгээс төсвийн тухай хуулийг 3 дугаар хэлэлцүүлэгт шилжүүлэлгүйгээр 2 дугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо. Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудлыг үндсэн хуулийн цэцэд өгөнцөн учраас бид нар одоо яаж чуулганд оролцохооч одоо мэдэхгүй юм сонин нөхцөл байдалд орчоод байгаа байхгүй юу? Даргын зөвлөлөөр дахин гэлцэж оруулж ирэх ийм одоо асуудлыг ярина. Тийм учраас эхний 3 асуудлуудыг хойшлуулъя гэсэн горимын санал гаргаж байна. Даргын зөвлөлөөр хэлцэхээр. Тэр бүхэлдээ тэр өдрийн хуралдаа хүчингүй юм шиг одоо хойшлуулж болохгүй. Тийм болохоор одоо энэ төсвийн хэлэлцүүлгээ хийгээд явъя. Үндсэн хуульд гаргасан, үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтэд, засгийн газрын хүсэлтэд өнөөдрийн маргаан бүхий эрчийн асуудлыг нэг үндслээ болгож өгсөн. Батлах асуудлуудаа үндсэн үүргээ бид их хурл биелүүлэх ёстой. Энэ бидний нэг талаа хариуцлагын асуудал, нөгөө талаар онцгой бүрэн эрхийн асуудал. Үндсэн хууль заасан төсвийн асуудал. Төсөв ямар нэгэн саадгүйгээр урагшлах учиртай. Хүчинтэй тооцсон, хүчингү тооцсон гэдэг энэ одоо шийдвэр бид нар мэдэхгүй байна. Тийм учраас эцсийн шийдвэр албан ёсоор ирсний дараагаар гишүүд танилцуулсны дараагаар бид нар одоо энэ тэр өдрийн хуралдаан 16-17-ны хуралдаан хүчинтэй хэсгийг ярилцсан. Тийм учраас даргын зөвлөлийн гаргасан товын дагуу хэлцэх асуудлаа үргэлжлүүлээд явъя. За үргэлжлүүлэн 2026 оны төсвийн төсөв болоо төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. За цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагуудын хүрээнд засгийн газраас бүх яамдын зардлыг 10%-аар танах хуулбарыг оруулж ирсэн. Түүнчлэн нэр бүхий гишүүдийн зүгээс нэмэлт 7% таналтаар зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаад байгаа юм. Харин төсвийн доктортой байдлын зөвлөлөөс эх оны төсвийн хүрээний мэдээлэл нь төсвийн доктортой байдлын тухай хуультай зөрчилдсөн гэсэн санал зөвлөмжийг гаргажээ. Иймээс ч эх оны төсвийг шууд 3 дугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхгүйгээр 2 дугаар хэлэлцүүлэгт буцаасан юм а. Одоо энэ гишүүдийн нийт хүн төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын үндсэн хуулийн 25-ны 1-7 заасан зарлалтай зөрчил нөхцлүүдийг үүсгэж болзошгүй байна. Энд Монгол Улсын их хурлын чуулганы эдийн тухай хуулийн 65-ны 1-5 заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-28 оны төсвийн төсөөлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2 дахь хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр холбогдох байнгын ороод буцаахан зүйтэй гэж үзэж байна. За энэхүү засгийн газар эмч багш нарын цалинг 3.5 сая болгох хийгээд тэтгэврийг нэмэгдүүлэх боломжит хувилбаруудаа дахин нягтлж гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч үзэхээр болж байна.